Оюун чимээ гантуул нарт эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлд зааснаар эрүүгийн эрг үүсгэн улсын мөрдөн байцаах газрын онц гүнз зохион байгуулалттай гэмтэрэг мөрдөх засгаас шалгасан юм а. Ингэснээр хэргийг нийслэлийн прокурорын газар чилжүүлснээр өнөөдөр энэ хэргийн шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болохоор байсан ч хойшлолоо. Шүүх хурал эртц дутуу гэсэн шалтгаанаар энэ сарын 24-ний өдрийг хүртэл хойшлсон юм а. Хуралд Хятадын ардын шүүхээс цаазаар авах ял сонсож, дараа нь бүх насаараа хоригдох ял сонссон Байгалмаагийн нөхөр Батсуур гэрчээр иржээ. Тэрээр гантуул оюун чимэг нарыг бүх насаар нь хорих ял эдлүүлэх ёстой гэж үзэж байна. 11-нд гэж өчтөрөөр 20 цагт надад юу гэсэн задан дооцох гэсэн тэр дагуу ирлээ. Ганцхан байгуулмаг биш олон хүмүүсийн дэснийхээ төлөө лобби байгуулмагаас нэг тийм баг ялыг авахгүй байх гэдгийг бол бас эргэлзэхгүй болж байгаа магадгүй. Тэгээд тэрнээс өөрөө шийдэхийг яаж мэдтгүү харъя. Түүний хувьд оюун чимээг 2-3 жилийн өмнөөс танин харин гантуулыг мэдэхгүй гэдгээ хэллээ. Дотн найз нөхөд байгаагүй хүний амьдралын хүнд нөхцөлийг далимдуулан гарах гарцгүй хар бараан сүлжээнд эхнэрийг нь холбосныг 2 жилийн хугацаанд судлаж мэдсэн гэдгээ хэлж байна. Монгол улсад навчраад ядаж ялын нийтлүүлэх тийм боломж байдгийн болов уу гэдэг л одоо эцсийн миний гордлол байдгийн. Эргээд буцаад өөрсөн дүүн давшлах дайрахгүй өөрсний эргээд ухаж болохгүй болох тэр арга замуудыг бүх арга замуудыг гарцаагүй хийсэн байдаг. Ер нь бол хамгийн аюултай юм тэрндэг. Зохион байгуулалттай сүлжээ гэдэг бол ер нь эцсийн юм тэр л юм билээ. Тэрээр 8 дугаар сард бага охинтойгоо явж их нэртэйгээ уулзжээ. Би хаа царай зүс нь гайгүй байсан ч шорон л бол шорон гэдгийг харуулж байсан гэдгийг хэлж байна. Өрөөнд нь гадны улсын 7-8 хоригдол байгаа. За хэл мэдэхгүй учраас үл ойлголцол гардаг байсан. Очихдоо англи хэлний толь бичиг өгсөн гэж хэлж байна. Одоо тэдэнд хэл нэвтрэлцэж байгаа гэж найдаж байгаа юм байна. За тэдэнд найдахаас өөр арга үлдээгүй гэлээ. Хариуцрал мэдээллээ.